Салбарт зарцуулах төсвийг бол 2 тэрбум төгрөгөөр нэмсэн бол харин эх 2018 онд бол 2.5 тэрбумаар нэмэхээр байгаа юм. За гэхдээ энэ нь бол хангалттай зарцуулалт байж чадахгүй маа. За учир нь өнөөдрийн байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө тийг зууны 12% бол тус салбарт зарцуулж байгаа нь бол Азийн улс орнуудтай харьцуулахад 15 дахин бага үзүүлэлт болж байгаа юм аа. За гэсэн ч 1700 гаруй эрдэм шинжилгээний ажилтнтай хүний нөөцийн хувьд бол харьцангуй багт тооцогдож байгаа. Манай улсын шинжилгээ ухааны салбарынхан бол харьцангуй амжилттай ажиллаж байгаа маа. Эрдэмтэн судлаачдын нүүрх хөдөлмөрийнх нь үр дүнгуудээс бол цөөн хэдийг дуртахад анх удаага бол шарах шалбархаа түлэгдэл ясны сэрэгжилт зэрэгт түрхэж хэрэглэх боломжтой юм барагшуунтай тосн түрхлэхийг бол хийсэн байна. За мөн 120 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг импортын хурдан морины бэлтгэлийг бол ердөө 20 мянган төгрөгөөр бол худалдаанд гаргахад бэлэн болгоод байгаа юм байна. За ердөө 2500 төгрөгийн үнэтэй гэр хорооллын нойлд ашиглаж болохоор хөрсний экосистемийг сэргээх органик гаралтай зүйлсийг бол задлах үйлчилгээтэй бодис мөн кальцжуулсан Монгол давс зэргийг үйлдвэрлэжээ. За мөн ган гачигт төсвөртэй дархан 144 сортын үрийн буудаан өнөөдөр бол нийт буудаан тариалангийн 30 гаруй хувийг эзэлж байгаа юм аа. Үр тариан дээр гэвч 108 сорт гаргасан байдаг. Эдгээр нь бол мөн одоо Монгол улстай утгсан ирээдүйтэй тийм сортууд байдаг. Сүүлийн жилүүд бол гамдуу хуурай нөхцөл байж байна. Энд бол бид нар бас эндээ тохирсон сортууд гаргасан байгаа. Жишээлбэл одоо манай дархан 144 гэдэг буудаан сорт байж байна. Энэ маань бол ганц сүртэй технологийн чанар өндөртэй ийм сорт байж байгаа. Бусад одоо манайхаас гарсан бас 8 сорт байж байгаа бас харилцагчд одоо энэ өргөнд хариалж байгаа ийм сортууд. Тэгээд төмсний бас сортууд байна. Жимсхний сортууд байж байна. Ногооны одоо ил талбайд болон хөлөмжид хариалдаг сортууд мөн гараас үлдгэсэн байдаг. За барагшуунтай тосон төрхлөг бол одоо яг имчилгээний ач холбогдолтой шарах одоо шалбархаа урагдал түлэнхий тэр өвдөг тохооны үед бол түргэж хэрэглэхээр Монголд анх удаа зохион бүтээгдсэн ийм одоо имчилгээний ач холбогдолтой бэлтгэл. За мөн тэжээлийн нэмэлт бэлтгэлийн хувьд гадуур одоо маш олон төрлийн тэжээлийн нэмэлт бэлтгэлүүд байдаг. Ихэвчлэн бол ялангуяа хурдны морин зориулсан бэлтгэлүүд бол дандаа импортоор гаднаас орж ирдэг маш өндөр үнэтэй байдаг. Энийг бол одоо бид нар бүрэн орлохуйц одоо барагшуун агуулсан эрдэс амин дэмийг одоо бүрэн одоо хангасан ийм одоо тэжээлийн нэмэлт бэлтгэлийг их орондоо бид нар өөрсдөө зохион бүтээж одоо зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ашигтай бичил битний био бэлтгэл гэж байгаа хэрэглээ нэвтрүүлэхэд бэлэн басан. Энэ нь болохоор хөрс хариуцах үйлчлэгээ мөн Улаанбаатар хотод одоо тулгамдсан асуудал болох нойлын гэр хорооллын нойлын бохирын үнэрийг дарна, лагийг задлана. Лаг задлана гэдэг чинь одоо гэр хорооллын нойлын дүүргэлт бол багасна гэсэн үг. Зуны уйлралт бол тогтмол хэрэглэснээр одоо ялаа батган шавах, хортой хий, үнэр ялгарах эдгээр асуудал байхгүй болно. Хамгийн гол нь хүнд хор нөлөө байхгүй биологийн бүтээгдэхүүн. Энэ насралын 120 гаруй оронд бол хэрэгждэг. Манай гарааны компаничлаараа Монголд нутгшуулах туршил судалгааны ажлыг хийгээд үйлдвэрлэлд одоо бол нэвтрэхэд бэлэн болсон бүтээгдэхүүн одоо худалдаанд гарч эхэлж байгаа гэсэн. Мөн онцлог бүтээгдэхүүн гэх юм бол кальцжуулсан Монгол давс байгаа. Монгол нуурын давсыг кальцээр баяжуулсан. Хүний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэснээр хүний нэг хоногт хэрэглэх кальцийн хэмжээг бол бүрэн хангаж өгөх зорилготой. Энэ мэтлэн шинжилгээ ухааны салбарт бол хүн хаалтын одоо эрүүл мэндэд ач тустай органик импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол чанартай хэрнээ хямд од төсөр олон бүтээгдэхүүнийг бол бий болгоод байгаа юм. Цаашид инновацийн эдгээр бүтээлүүдийг зах зээлд нэвтрүүлж хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус салбарынханд мөн санхүүжилтийг хүндрэл бэрхшээл байгаа юм аа. Олон улсын жишгээр бол хувийн хөвшлийнхнийг энэ салбарт оруулж ирэн төр засгаас дэмжиж өгөх юм бол манай эрдэмтэн судлаачдад бол асар их нөөц боломж байна. Энэ дэлхийн бус орнууд бол шинэ тухайн технологийн арга хэмжээний зардлын 3-ны 1 нь улсын төсвөөс, 3-ны 2 нь бизнес үйлдвэрлэлийн салбараас ордог, хувийн хвшлээс ордог байхгүй юу бүтцэн. Манайх бол одоо зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр шинэ тухайн санхүүж өгч байгаа. Ийм учраас зардал бас хурдан нэмэгдэнэ гэж хэлэхэд бол хэцүү. Ийм учраас бидний бас нэг гол зорилго бол хувийн хвшлийг судалгааны салбар руу татаж оруулж ажиллах асуудал. Ийм учраас одоо энэ жил бол эрхтэн орчин нэлээд хэмжлэгдэх ёстой. Энэ эрхтэн орчиндөө бол энэ бүх асуудлыг бол бодож дуусгах ёстой гэж бид нар үзэж байна. Эдийн засгийн мэдээ танд өргөжлөн хүрч байна. Одоо ханшийн мэдээлэлд хадгалан хандуулна. За өнөөдөр банк хоорондын